Сайн уу? Дараагийн мэдлэгтэй давтамаар. За, та дээр сони юу байцгаа надаар сонь танд ажиллаа хийгээ тэгээд сониос гэвэл хичээл амарчихсан. Тэгээд сая нэгтгэхэд өнөөдөр чинь 4 дахь өдөр байхгүй юу? Тэгээд нэгтгэхэд сүүлийнхэн шалгалтыг өгөөд бэлтгэл ажилдаа орсон чи яах угаасаа хийгээл яваадсан л та. Тэгээд одоо бэлтгэлдээ явж байна. Өнөөдөр тэгээ бас ажилтай. Одоо цаг 6 болж байна. Өглөөний 6 тэгээд бэлтгэлээ хийчихээ шууд ажилдаа явна. Өнөөдөр чинь өглөө 4:20 болж хаад босоод тэгээд жоохон нүүр хавтсан байна. Хав үзэж гэх юм уу? Нэг тийм байна. Тэг ямар ч тач бэлтгэлээ хийгээд болцгаая. Бэлтгэлээ дуусчлаа. Одоо уурга найруулж очиад тэг ажилдаа явъя да. Өнөөдөр мөр исэн. Мөр исэн хэлээ. Ямар хуурны жижигхэн сав. Энэ дотор уурга ичт. Ажил дээр ирчлээ. Тэгээд ажиллаарахаас өмнө кофе аваад одоо хуралдаа суугаад тэгээ нэг смусгээд ажил хэлнэ. Өнгөрөөгөөд. Яа. Сүүлх өөрөө хийж бүр дэлбэрсэн. Энэ нөө цагаан эргэлийн цагаан юм бүр ингээд нүүд хамраа мөс тоос шороолоод. Тэгээ сүүлх өөрөө хийж энэ 3:20 болж байна. Тэгээ би нэг өрөөгөр нь бол цаг гэдэг аахгүй. Тэгээд 4:40 гээд дуусчих байх. Тэгээ одоо болохоор хоолоо идэх чинь амир өлсөд. Тэгээд my хоол. Би яг ийм савтай хоол 2-ыг авчирдээ. Тэгээд 10:30 гээд ажлынхантайгаа хамт хоолоо идээ. Тэгээд өдөөд нэг 3 мөрөг 4 мөрөг төхүүлээд 2 дахь хоолоо идчихдэг байхгүй. Тэгээ ер нь бол орой тэгээ бэлтгэлээ хичээд бэлтгэлийн дараа араас нэг уураг уугаад тэгээ өөр юм идэггүй өглөөдөө болохоор нэг 2 шгөг өндөг тэгээд алим идчихдэг. Тэр ихэд миний өдөр болт юм хөө. Тэгээ ус ер нь сайн уун, ногоон цай уун, хар кофе уун. Өдөрт нэг кофе. Хоол идээд дуусчлаа. Гэхгүй. Одоо сүүлийнхээ өрөөгөөс бэтэрчүүл. Тэгээд давхрахаа юмнуудыг хийгээд тэр имэргээ зэнэглээ. Тэгэл ерөнхийдөө ажлын цаг дуусах цаг төхөн. Тэгээ би таарчаад шууд нөө энд ойрхон байдаг юм уучлаарай. Манай ажлаас ойрхон байдаг. Манай ажлаас жоохон ер нь метрон цугаар нэг хэдхэн яг яваад байгаа. Нэг 3-4 ягийн зайтай нөө таанангийн газар очиж танагта өнөөдрөөс орохоор болсон. Тэгээд одоо ер нь бол тэмцээн төгж байгаа учраас бие борлуулах юунд шатанд орно. Тэгээд тэр танагта нийтдээ 15 удаа орох учраас одооноос орж эхэлжээж яг тэмцээн орох хүртэл 15 удаа орох оролт нь болохгүй. Тэр нь болохоор 2-оос 3 хоногт нэг удаа орох болохоор. Тэгээд өнөөдөр ямар ч тач эхний өдөр очиж үлэн би өмнө болохоор өмнөх тэмцээн дээр нэг л удаа орж исэн. Тэгээ энэ удаа болохоор сайн гоё борлоод чигэд тийм болоо гэж. Би чинь яг нөгөө нэг тийм шар мар хүн бол биш л те. Ер нь бол цайвар цагаан штай байхгүй. Тэгэхээр борлуулах юмдаа сайн орё гэж бодоод байгаа юм аа. Тэрээс хөөрхөн үнэтэй. Тэр чинь нэг оролт нь нэг хэдээсэн мөлий 25 л 35 ч л өдрөө авчихсан. Тэг яг ингэ нэг багцоолоход орчвол арай айгуу тусгал юм билээ л дээ. 20-30 мянган вон нацаа. Тэр нь тэмцээнд орно гэдэг чинь бол амар
ер нь бол амар жоох ер нь бол миний хувьд лав өндөр зардлагтай байгаа. Тэгээ бид хоёулаа орж байгаа болохоор тэгээд хоёр нь бол тэгэл зөрсөн зорилготой мэдээж гаргах юм гаргаж ижил хүрэх газараа хүрэх гэж бодвол тэгэл гүрийгээл байна. Тэгээд нэг юмаа дутуудуулжвал нэг санаанд нийцэхгүй болохоор заавал тэрэндээ ингээ хүрэхийн тулд нөө юу яагаал аль гайгүй гэснүүдийг хийлэх гэл танангтаад гэхэд ингээд сайн борлоод орчий гэж бодох ч юм уу тэнгүүдээ бикини өсгөөд хотол дээрээ ч гэсэндээ гайгүй гоё чанартай тийм бикини өмсчий ч гэдэм үү. Тэгэл бол тэр болгон дээр ингээ гоё сэтгэлээ гаргачихлаа. Тэгээд тэрсэн зорилготой хүрэх байхаа л гэж өөртөө итгэж шít. Тэгтээ яхаа нэг амар том ам гараад яах вэ? Тэгэл тэр цаг хугацаанд болно биз. Одоо л чадхаараа жоох тий би тэгтээ муу уулын жоох тий юу гэж нэг юм байх гэж тий. Яг ингээ өөрөө боломж болдоор хичээгээд байгаа л да. Тэгээд стил сайжрах ёстой л гэж бодоод байгаа. Уусаа болоогүй л тий хааж ирсэн. Тэг би ингээд заримдаа жоохон бүр олон жил ингээ фитнес хийсэн тий тийм хүмүүстэй ингэж өөрийгөө харьцуулаад би одоо хаанч гэж бодоод байгаа. Тэгснээ гинт байжснаа. За би ч одоо хичээлэл нэг жил гарна л болж байгаа ш. Тэгээд үүдээ зэрэгтэй гэж яранч гайгүй биш гэл. Нэг хоёр төл сэтгэх зөвчтэй байж. Тэгэл байж ин да. Тэгээд яг влог хийх ерөөсөө цаг гарахгүй байна гэж бодлоо. Яг ингээл ажил ингээл нойр зураа ингээ бичиж болно ш. Тэг яг энэ дээрээ нэг цаг гарахгүй л юм л да өөрөө. Тэгээд яг л нөгөө нэг л адилхан л амьдралын хэмнэлээр амьдраад байгаа болохоор за юу ч харуулахтай гоё сонирхолтой юм хийж ажил харуулъя гэж нэг бодоод тэгээд нэг влогын дээр нэг анхаарал хандуулахгүй яа. Тэгээд юу яагаад өнөөдөр гинт гоё бичлэг хиймэр санагдаад бичлэгээ чи. Тэгээд нөгөө хамгийн гол нөгөө влог хийхгүй байгаа шалтгаан бараг ингээ их цагаа ингээл ажил дээр өнгөрөөч байгаа шүү дээ. Бас ажил дээр байгаа хамаагүй бичлэг бас оруулаад юм яах гэж бодсныхоо үдэнд дээр ч тэр юм уу. Тэгтээ яг влог нь энэ минь бол арай гайг байх гэж бодож штэ нэг болоод үзээд хэлгээл дээр буцаачихгүй л хэлэх хүмүүсийг. Яг Instagram, Reels, Facebook дээр байгаа богино бичлэг ч юм уу тиймэрхүү бичлэгүүд бас яг нөлөөлж магадгүй гэж бодсон. Тэгээд яг тийм ажил дээр байсан энд одоо ажиллаж байгаа гэсэн холбогдлоо тиймэрхүү бичлэгүүд Instagram дээрээс өөрөө хаягнаас ерөнхийд бол устгаснаа. Тэгээд нэг хэсэг жоох нэг хүмүүсийн дунд тийм хэл ам гараад тэгээд намайг тэр постн тэр нэрээ ноцлоо хүмүүс ч юм уу тий мишизмсэн. Тэгээд яг анхааруулад хийлсэн нь бол надад бол зөв санагдсан. Гэхдээ гол нь ингээд манайхан нэгэндээ ингээ юм хэлэхдээ ингээ жоохон боловсон тий жоохон ингээд шүүмжээ хэлж болно шүү дээ. Мэдээж одоо би ч л гэхэд тэр талаас нь бодолцож үзээгүй л байгаа байхгүй. Тэнгүүд одоо нэг хүн ингээ надад зүгээр ингээ хэлж хэл юм бол би нэрэ бас тийм штэ болохгүй юм шүү. Энэ дээрээ бас анхааралтай байх хэрэгтэй юм шүү ингээд хүлээгээд авч штэ. Тэгээ зүгээр ингээд хэлчихгүй ингээл яг над дээр ч яг тэгж хэлээгүй л дээ. Ер нь ингээд иймэрхүү ажил дээр байгаа бичлэг хийдэг хүмүүсийн бүгдийг ингээ хамруулад хэлж байгаа байхгүй. Ингээл өстө нэрэ хүний амьдрал тий гайвалсан өстө хүний хийдгүй юм хийцэн юм шиг ганцаараа юм хийж байгаа юм шиг гэл бас муухай нэг бас тэгж болохгүй шүү дээ. Яг энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд одоо тэр бичлэг ингээ үзлээхгүй за би ч гэсэн юм хийдэг штеп ингээ хүлээж авах болох ч гэсэн за өөр улсад байгаа тий эсвэл Монголд байгаа хүмүүс ч юм уу одоо манай гэрийнхэн ч юм уу тэр бичлэгийг авах хүмүүсийн арга гэрийнхэн за эсвэл өөр ингээ энд ажилтдаг хүмүүсийн арга гэрийнхэн ингээ хараад за миний хүү охин те миний дүү ах их чинь ингээл бас хөрх юм ингээл ажиллаж байгаадаа мөнгөөгч амаргүй болж байгаа гээ ингээд бодно штэ. Тэгээд тэр хүмүүс чинь нэг амар өөрийгөө төлцоовж ийн биелэн гэж мөнгө олж ийн гэсэндээ тэр бичлэг ингээ хийгээд байгаа даа биш штэ. Гол нь тэгэл өөрхөн л амьдрал нь одоо энэ Instagram social өөрийн аккаунт гэдэг чинь хувийн аккаунт гэдэг чинь өөрхөн хувийн зүйлийг л ингээл
харуулах тийм л юм байгаа ш. Тэнгүүд өөрийнх нь амьдралын хэм маяг тийм байгаа юм чи тэрийг л харуулж байгаа нь тэр штэ. Тэрнээс ш нөх амар хүнийг хийдгүү хийсэндээ тэгж байгаа мэгж байгаа гэж хин ч ер нь тэгж бодож хийдэг бол ахгүй. Тэгэхэд нийгэм рүүгээ амар муухай бөөнөрөө тэгж тааш тавшилж те нэг муухай нэрээ нууцалж муухай хэрүүлийн комент дарамжилж бичиж мичдэг бол амар өрөвдмөр ахгүй гол нь яг ингээд тухай хүн ингээ уншаад тэр хүнд муухай санагдах ч гэсэндээ нэрээ нууцлаад нэг тийм комент үлдээж байна гэдэг үн чи тэр хүн өөрөө ямар л ихтэй хүн байх уу гэдэг шүү дээ. За нэг тиймэрхүү надрал тэр үед яа тгий санагдчихсан. Гэтэ тэр асуудлын өнгөрсөн л дөө яа зүгээр сонирхуулаад хэлсэн. Тэгээ ер нь бол хүмүүс нэг нэгэндээ шүүмж хэлэхдээ жоохон айтайхан тэ харьцаанаас харьцаа гэдэг шиг хүнд айтайхан хэлж нөгөө нь ч гэсэн айтайхан хүлээж авна шүү дээ. Хүн хоорондын харилцаа гэдэг чинь. Тэгэхгүй тэгэл дэш ч муухай үг бичээл тэр бол онцгой байдаг шүү. Гэтэ манай үзэгч дунд нэг тийм хүн байдаг юм дөө тий. Уусаа би чи ингээд нөө YouTube дээр ингээд бяцхан community тий. Тэгээ дандаа л наваг ингээд гоё дэмжээд урамшуулаад дандаа нэг тийм гоё хайр мэдрэгдсэн хүмүүс намайг үздэг. Болохоор надад тал дээр гай гэдэг л да. Бас нэрээ санаас гэвэл би нөгөө нэг юу яасан штэ. Нөгөө хил авлаа гэд тэр охинтой ингээ хамт хөөрхөн жаа амар өөртөө хөөрхөн нэг тийм бичлэг хийсэн байхгүй юу ингээд хөөрхөн яриа өрнүүлсэн. Тэгээ тэрэн дээр болохоор заяа ингээд би комментод ингээл уншиж байгаа шүү дээ мэдээж. Би бас амар коммент уншдаг заяа. Тэгсэн чи би ингээ өмнө нь ерөөс ингээ тайд одоо миний бичлэгийг байнга үзчихсэн хүмүүс мэдэх бол би ингээ майкгүй дээрсэн шүү дээ. Тэгээд майктай болсны дараа ингээ майк зөв ашиглаж чадахгүй за зөв ашиглах ч яах вэ? Ингээд өөр ингээ амьсгаа байна шүү дээ. Тэргээ би ингээ майкрого амар чанга амьсгаагаад байдагсан мэл. Тэгээ би ингээ амар хурдан ярдсан байлээ за ингээ бичлэгт яа дээ одоо дараахан өгүүлбэрийг мартчих гад гэдэг юм яа дээ мэдгүй. Юун шаардын тэгээ хурдан яриад байдаг. Тэгээд би ингээ хурдан ярьж байгаадаа мэдээж хүн чинь ингээ амьсгаад штэ. Гэт тэрэндээ ингээ майкын дээр ингээ амар сонсогдоод гэлэнгэлээр сонсогдоо яг эхлээ би өөрөө бас тэр ингээ сонсонд би ямар амар амьсгаагаа ингээ чавж авцсан бэ ямар сонсоход хөөхтэй юм бэ одоо хүмүүс бас тэгэж бодох хата гэсэн чи яг л тэгж бодсон л лээ тэгээд баахан хүмүүсийн заяан ямар ядраатай ярьд юм бэ сте ахилж өглөөд ингээл үтсэн тэр намайг уучлаарай би цааш тэрэн дээр анхаарнаа араа амьсгалахгүй яа гэтээ тэрэн дээр үнэхээр амар чанга амьсгаа авцлаа уучлаарай сонсоход хөөхтэй байлгасанд гэтээ ахтээ сайжрт юм байгаа зү тий шүү дээ тэгээ өөр гой санаачин гэвэл тэгээд муу мэрэгд бүр амар бүлчэнд болсон. Мэрэгд гэж манай нээзлөө. Амар заяа цааш бүр надаас илүү ингээд нөгөө нэг итгэвтэй тасгалаа хийж байгаа заяа бүр ингээд ажиллаа тараас шууд цаасаа би бэлтгэлтэй явлаа шүү заяа гэл ингээд амар хурдан ингээд бэлтгэл дээр очиод үнэ ирч хүчтэй. Тэгэл ингээд нөгөө би ингээ улам өдөр ирсэн гоё л хадлахаар амар хөөрхөн тэрэндээ урамшаал. Тэгээ толноос салахгүй за жим дээрч толтно гэрт ч гэсэн ингээл нөгөө нэг юуныхаа поз мозыг аваад тэнгуут ингээл нүд нь ингээл өөрс толноос салахгүй ингээл. Тэгэл ингээл чээж ингээд чангалаад ингэж заяа. Тэгээ энэ ингээ барьтаа мэрдэг шиг л. Яа цаашаа өөр алж байгаа. Мэргэд гэхдээ энэ тэмцээнд бол амар сайн орох хаа гэж бодож байна. Тэгээсэ гэж хүсэж байна. Тэгээд өөрийнхөө бас чадлаар айл болох тэгэл ингээд тэмцээнд бэлтээ хоолны дэглэмтэй хинтэй хэцүү байгаа болохоор аль болох муухай зуухай ажиллахгүй тий сэтгэл санааг нь гоё 50 байлгаад өгөх юмсан л гэж бодож байна. Адаглаад завгүй үед нь хоолонд энэ бэлдэж өгөөд хоолыг таслахгүй дэглэмийг алдуулчихгүй хүн шиг өөр хүнч дэглэмийг алдчихгүй хүн шиг тэгэл гоё сонирхолтой л байна. Угаасаа тэмцээнд бэлдэж байгаа үйл явц болох гоё сонирхолтой л байдаг юм байл л дээ. Бэлэлтэй. Тэгээ өөр чинь юу лээ? Өөр гэвэл хичээл ингээ амарчсан болохоор одоо яг ингээд бэлтгэлдээ ингээ гоё фокуслаад тэгээд
ажил дээрээ гоё ажиллаж байхдаа янз бүрээ одоо тэгэл подкаст янз бүрийн юм сонсч өндөө. Тэгээд гоё дасгал хөдөлгөөн хоолтын талаарх янз янзын гоё подкаст сонсоол. Тэгэл ер нь энэ тал дээр л ингээ өөрийгөө амар гоё хөгжүүлээд одоо ингээ хоол зам мэдлэг те дасгал хөдөлгөөний одоо юу гэдэг ямар зөв техник тэгээ 7 хоног итгэхэд дуудаа хийвэл хүний биед илүү сайн байдаг яадаг энэ тал дээр амар гоё. Тэгээд дараахан бичлэгээр уулзлаа. Бай.